Зоохор дуудтай хүүгэлдээ. 2005 оны 7 дугаар сарын 15-ны шөнө Голдблумын гэрт хүн амны хэрэг гарч эгчдүү 2 үжиж үлдэв. Тэр өдөр Кристин Голдблумын 6 насны төрсөн өдөр байжээ. 17 цагийн үед урилгагүй зочин бяцхан охины төрсөн өдрийн бэлэг болгож өөртөө адилхан шаргал үстэй цэнхэрнүүдийн хүүгэлтэйг өгч дотны нэмсэглэв. Харин охин хүүгэлтэйг өөрийн хайртай цоохор туузаар чимж тэрвэрээсээ салахгүй дэвхсэн. Түүний эгч Кассандра зургийн дугуулангаас дөнгөж тарж ирээд байжээ. Дүүгээ тэрвэрээ дэшээ гарч өрөөндөө оров. Бэлгүүдэд задлж байтал доод давхраас аяа тавыг харах чимээ гарч орилох чимээ сонсогдов. Айд сандарсан эгчдүү 2 шатаар чимээг өөхөнд оошилж хартал хүүхэлдээ өгсөн ах нь аав ээж хоёрыг нь худгалан хөнөөж байгааг харжээ. Дүү нь хамаг байдлаараа чарлахад алуурчин тэдэн рүү харж инээмсэглэн хов. Эгчдүү 2 хамаг хурдаараа зогтоож өрөөндөө ороод дэмжижээ. Шатаар алхах хөлийн чимээ тодорсоор алуурчин хаалганы бариулыг мошгиж орж ирэв. Туунхай цагаан гараараа дүүгийнхээ амийг таглан чимээг өөхөн амсгаа авсан чи алуурчин тэр хоёрын новчийг алидий мэджээ. Гэнэт ухаан хортол өрөөндөө дүүтэйгээ цуг өөрсдийн орон дээр хэвтэж байлаа. Кассандра эгч нь доошоо буутал бүх юм эмх зэгстэй байсан гайхаж уг явдлыг зүү тэмээн баярлав. Гэвч хаанаас чаагаад аавч хоёроо олсонгүй. Магадгүй хаан ихтэй төр зөөр явсан гэж итгэв. Хаалга түгжээтэй ба хүмүүсээс нэлийн аслагдсан тул гарч чадахгүй байлаа. Харин Кристин дүү нь өөрийн цоохор хүүгэлтэйг алга болсондоо харамсаж үлгэнэ. Дүүний хүүгэлдээ аав ээжтэй хамт алга болжээ. Дүүгээ аргахын тулд өөрийн хуучин хүүгэлдээнүүдээ өгтөл голоод орхив. Хэдийн 15 нас хүрсэн том охинч дүүтэйгээ тоглохоос буцахгүй байлаа. Хэдэн өдөр өнгөрч дүү нь аав ээжийг нэхэн уйлав. Тэгэж байтал дүүгийнх нь хүүгэлдээ гараад ирхэн дэр. Гэхдээ цоохор туузгүй. Хүүгэлдээ гарч ирснээс хойш ёр бусын зүйлс тохиолдох болов. Өдөж бүр хан дээр танихгүй хүмүүсийн зургуул өгдөж байшин бүхэлдээ хуучны загвартай болж байв. Дэрч бүхэл 90-ад оны дууд доод давхраар нэг хангина. Кассандра жаста зургуудыг өдөр бүр буулгаж шатны дор ханхан өрөөнд хийдэг болов. Шөнө болоход гэрэл насаж унтран тэднийг айлгана. Харин өглөө болоход Кристиний хүүгэлдээ алга болдог байлаа. Кассандра хүүгэлдээ үргэлж хайчаас олдог. Уулгүй Кристин төсөөлийн найзтайгаа ярьдаг болов. Кристин, ихчээ, энэ миний шинэ найз. Түүнийг Алиса гэдэг. Надтай адилхан 6 настай. Миний хүүхэлтэйг өөрийнх нь гээд байна. Тэгээд л надаас нуудаг гэсэн. Загнаад үг гэж хэлв. Кассандра юу ч хэлж чадсангүй. Харин маргааш өглөө Кристин "Ихчээ, хүүхэлтэй өгсөн ах манай гэрт байна" гэж шивнэснээр түүнийг бараг галзууруулж дүүгээ твэрээд хам хурдаараагүй. Гаднах хаалга төгжээгүй байлаа. 2015 оны 7 дугаар сарын 19-нд Коннеллийн гэр бүл шинэхэн авсан тансаг байшиндаа нүүж ирэв. Уг байшин хүмүүсээс алсагдмал 2 давхар цуслангийн байшин. Дугуурсан шаттай нарийн уур хийцтэй. Доод давхардаа галтгоо болон зочны өрөө, угаалгын өрөө, мөн шатан дор ханхуу өрөөтэй. Харин дээд давхардаа 2 унтлагын өрөөтэй ба өрөө бүр угаалгын өрөөтэй. Коннеллийн гэр бүл 4 гишүүнтэй. Ноён Жорж Коннелли, хадагтай Сара Коннелли, мөн түүний дагуур хүүхдүүд болох Роберт Алиса нарын. Жорж 40 орчим настай, дунд зэргийн өндөртэй жирээний зохиолч. Саратай гэрлээд 2 жил болж байгаа. Харин Сара хуучны идэл сонирхдаг хуучинсаг үсэлтэй нэгэн. Нүүж ирсэн даруйда гэрээ хуучны идлүүдээр дүүргэж ханаараа дүрэн зураг үлгэнэ. Роберт бор боржгордуу үстэй, хар хөрнөдтэй, өндөр туранхай хүүхэд. Энэ жил 17 хүрнэ. Түүний дүү Алиса нь ахтайгаа нэлээд адилхан. 3 сар 6 нас хүрсэн ба Жоржийн өрсөн шаргал үстэй, зэхэрнүүдтэй хүүгэлдэнээс юр салдаггүй. Тэднийг нүүж ирснээс хойш юусын зүс тохиолдох болов. Тухайлбал ээжийг нь хан бүлгсэн жаастай зургууд өглөө болон алга болдог учир би түлхэр шатан дор ханхуу өрөөнд цуглардаг байв. Харин дүүгийнх нь хүүгэлдээ өргөж байсан байрнаасаа хөрөлтгийг анзаарав. Алиса хаач явсан ганцаараа ярьж, шөнө унтахгүй шивнэж Робертыг айлгав. Нэг удаа өдрийн хоолн дээр Алиса "Аава та яагаад Кристинагийн аавч хоёрыг алсан юм бэ? Кристина тань руу заагаад хүүхэлдээ өгсөн ах аавч хоёрыг алсан" гэж хэлв. Жоржийн царай өмнө үзэгдэж байгаагүйгээр барааж өргөжээ. Харин бусд нь мэл гайхаж юу ч дуурсангүй. Гэнэт хаалга онгойч хаагдав. Бөгөөд айц очиртон яахаа мэдхээ байцгаалаа. Хоолны цаг өндөрлөж Роберт гадагшаа гарч амьсгал авна. Түүний газар руу гарсан зүгт бусад хүрснээс арай өөр шороо байх ба ухаад даттал дүүгийнх нь хүүгэлдээтэй адилхан байх ба цогор дуудтай хүүгэлдээ байв. Гэнэт гэрээс нь хашгирч чимээ гарч яваад очтол ээж нь галтгооны шалан дээр нийл цус болсон байв. Ээж нь "Жорж дүүгээ авар" гэж хэлээд хуруугаараа дээшээ зав. Роберт бейсболын зохиор байраад шатаар болгоомжтой алхаж өрөөний урд ирэв. Сэмхэн шагаатай Алиса орон доор нуугдж байгаа нь илтгэн харагдав. Харин Жорж орны ур зогсоод Алисагаас "Чи яаж тэр үннийг мэдсэн юм? Кристин чам хийсэн гэж юу? Тэгэх боломжгүй дээ" гэд орон доогоор ухасхийн харж ийнэ. Түүнийг илүү хөдөлгөөн хийхээс өмнө Роберт
Хамаг хүчээрээ түүний толгой дундуур ганц цохилдоор унгав. Дүүгээ тэрвэрэд буух гэж байтал Жорж сэргэж араас нь гутгаар далаатал эгчдүү хоёр тэднийг хамгаалж Жоржийг хутгалан алав. Роберт эргэж харан эгчдүү Голдблумыг харав. Шаргал урт үстэй, гүн сихэр нүдтэй эгчдүү хоёр нүднийх нь өмнө замхран алгуулв. Удалгүй цагдаа нар ич байшингийн ойролцоох шорооноос 4 хүний цогц гаргав. Шинжээчд үзлийнхээ сураггүй алга болсон Голдблумын гэр бүл мөн болохыг батлав. 2005 оны 7 дугаар сарын 15-нд Голдблумын гэрт хүн амны хэрэг гарч Бен Голдблум, Руби Голдблум болон эгчдүү Кассандра Кристин Голдблум нар харамсалтайгаар амь алджээ.